Би та бүхнийг хорлоогоотой уулзуулж байна. Хорлоогоог бараг та бүхэн таних бах. 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан. Дайны дараа ер нь баруун хязгаар хил нутагтаа ирсэн. Тэрнээс хойш 40-50 жилийн туршид өөрийнхөө ухамсарт амьдралыг эх орныхон тусгаар тогтнол хил хязгаарынхаа бүрэн бүтэн байдлын төлөө зүтгэд тэмцэж хөдөлмөрлөж явсан ийм сайхан алдартай эх хүү юм аа. Ингээд хорлоогоо одоо яаж ажиллаж амьдарч байгаа тухайгаа хэлнэ үү? Би 1946 оноос эхлээд Даянгаас өнөөдрийн октын болгон хөтлөөд ингээд кидинэнэ ангид одоо ингээд ажиллаж байна. За манай одоо би пенсинд гарлаа тэгээд одоо хаягдсан юм алга. Одоо ингээд 3 хүүхдийн став энэ ярамтын став мөн одоо малчд тоосна хилчтэй ингээд миний амнигтай амьдраад эзний эрүүл мэнд энэ тэдэ одоо өөрнөө чадах чанараар одоо ингэж зүтгэж байна. Оор хав застав сумангуудаар их явж байна хорлоогоо. Явна. Би тэмээгээр зүүн, мөрөөр зүүн, машинаар зүүн тэгээд арил хаарлсан унаагаараа тэгээд анхнаанаа туслан зүйлээд явдаг. Ялангуяа хилчтүүд ямар унаа тохиолдлоо тэр унаагаараа явж ирдэг. Мөн одоо энэ ярамтын хилчтүүд юу гэж одоо байнгын холбоотой эзэн дотор байдаг. За их баярлалаа.